Эрдэнэтийг тойрсон луйрын шуугаанууд үргэлжилсээр эцэстээ 250 кг цэвэр алтны хулгай дээр хүрээд байна. Ер нь бол зэсийг дагаж алт, мөнгө, молибден бусад үнэт металлууд гардыг оюу толгойн шишээнээс харж болно. Харин Эрдэнэт үйлдвэрээс алт тушаалаа гэж сонсогддгүй. Технэн жилдээ 250 кг алт олборлдог байсан гинэ. Ардчлалын 26 жилд жил бүр 250 кг алт ухаж авч байсан гэж бодвол нийтдээ 6.5 тонн алт буруу гараар орон алга болжээ. 250 кг алтан зах зээлийн үнэлгээгээр 22 тэрбум 500 сая төгрөг болдог гинэ. Харин энэ 22 тэрбум 500 сая төгрөгийг нь 26 жилээр нь үржүүлбэл 585 тэрбум төгрөг болохоо өнөөдрийн долларын ганшид хуваавал 234 сая 939 мянган доллар болно гиндэ. За тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн захирлаар өөрийнхөө үнийг томилох гээд үхэлдээд байдгийн хамгийн наад захын жишээ нь энэ юм. Жил бүр 9 сая гаруй долларыг зөвхөн тэр алтнаас босгон авч хуваан авч шамшигдуулдаг байх нь. Ардсан намч тэр Монгол ардын намч тэр энэ үйлдэлийг нуухын дээдээр нууж байсан нь одоо тодорхой боллоо. Ана манчва ман анчва энэ 26 жилийн туршид хизээч Монгол улсын төлөө зүтгэж байсан бүгд нь ийхүү тодорч байна. Зөвхөн нефтийн үйлдвэр бариулахгүй саад болж байсныг нь бодоод үзэхлээр энэ хоёр нам улс орны хөгжлийг биш хэсэг бүлэг олигархуудын эрх ашигын төлөө улс орноо худалдаж байсан ойлгомжтой болж ирж байдаг. Одоо ер нь олигархуудаар бүрдүүлсэн энэ хоёр намыг татан буулгаж үе үеийн удирдлагуудыг нь шүүхийн өмнө аваачих цаг нь болжээ. Үгүй бол улс орон сүрлээ эрмэгт ирээд байна.